Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сууг амтан тайртай монголчуудынхаа амрыг ирмэндчилж байна. Хөтлөгч Орон Чимэг Цэнгэл орон нарын бэлтгэн хүргэдэг амттын ертөнц нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Энэ оныхаа хамгийн сүүлийн дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байна. За нэвтрүүлгийг YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор тус үзэж сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ нүрээтэй түлэн шүү. За мөн хайртай амтандаа хамгийн амттайг нь хамгийн чанартай нүрээтэй 1000 найз амтны дэлгүүр дэмжиж ажиллаж байна. За өнөөдөр бид хоёр сарны гэрэлд амь орж идэвхждэг шөнөөр гитгсдийн тухай та бүхэндээ сонирхолноо. За амьтдын гайхалтай ертөнцийн гүн рүү хамтдаа аялцгаая. Эхний танилцуулах амтан бол Bobbit Worm гэдэг байгаамаа. Солонгон өнгөтэй нэгэн өт далайн ёроолын элсэнд орох орчинд ингэж амьдардаг. Шөнийн цагт идэвхждэг нэгэн сонирхолтой махчин Bobbit Worm бол далайн ёроолын отогч анчтын бүр сонгодог жишээ гэж амьтдын ертөнцид явдаг. 500 сая жилийн орчмын өмнөөс буюу Кембрийн үед үүссэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл Bobbit Worm-ийн угш нь бол анхны далайн махчдын үеэс ихтэй ийм урт удаан угшилтай юм амтан байна. За шинжлэх ухааны нэрийг нь орчуулах юм бол Афродит гоо үзэсгэлэнтэй жинхэнэ ялалт гэсэн ийм үзэсгэлэнтэй нэртэй өт байх нь. За Bobbit Worm нь өдрийн цагаар баг ил харагддаггүй. За түүний урт сегментжилсэн биеийн ихэнх хэсэг нь элсэнд ороо байрлаж идэг. За гадаргад зөвхөн мэдрэхүүн үүрэгтэй тэмдэглүүд нь ил гарсан байдаг. Харахад ер нь бол тэнд амтан байна гэж анзаарахын эцсгүй юм байна. За ийм байрлалд анх хийхэд зориулагдсан хөдөлгөөн багтай энерги хэмнэхэд ийм тохиромжтой байдаг. Өдрийн цагаар олцны итвэх бол бага. За оттог амтан маань өөрөө илчлэгдэх эрсдэлч өндөр байдаг болохоор Bobbit Worm-ийн хугацаанд итвэхээ бол ингэж бууруулсан байдаг. За шөнийн цагт бол нөхцөл байдал эрс өөрчлөгдөнө. Олон сэр нураг уйтан болон жижиг загсыг идэж хайж ингэж хөдөлгөөнд ордог. За энэ үед Bobbit Worm-ийн мэдрэхүйн систем ингэж итвчж эхэлдэг. Тэр зөвхөн хараандаа найддаггүй харин усан орчинд дах чичиргээ, даралтын өөрчлөлт, химийн дохиог хүлээн авч олз ойртож байгааг ингэж мэддэг. За ийм мэдрэхүй нь харанхуй орчинд илүү найдвартай бөгөөд шөнийн ан хийхэд оновчтой байдаг байна. За олз хангалттай ойртох үед ан маш богино хугацаанд ингэж болж өнгөрдөг. Bobbit Worm элсэнд ороос огцом гарч ирж хүчтэй эрүүгээрээ олзыг огцом барьж аваад нөхрөөгөө татаж оруулан зоогддог гэх юм. За энэхүү эрүүн энэ хатууг хитийн бүрхүүлтэй. За хитийн гэд маш олон амтан дээр бас энэ материалхүүд энэ гарах бах. За хитийн бол нөгөө байгальд бий болсон биологийн ган гэж бүр нэрлэдэг. Маш хатуу, илгэдэл төсвөртэй болгодог ийм зүйл байдаг. Тэг сонирхолтой аалзны соёо бас ийм хитийнээр бүрхэгдсэн байдаг. За энэ үт бол олзыг барих таслахад зориулагдсан ийм хурц соёотой байх нь. За шинжлэх ухаанд ambush predator-ийн загварын тод жишээ Bobbit Worm ambush predator нөгөө отож барьдаг махчин амьтдыг хэлж байгаа. Тэгэд энерги хэмнэлт гинтийн дайралтын цэвэр жишээ гэж. За энэ стратеги нь болохоор ил задгайд өнгөрүүлэх хугацааг багасгаж өөрөө махчинд өртөх эрсдлийг бууруулдаг. Өөрөө баригдахгүй нуугдсан байж байгаа болохоор. За Bobbit Worm ямар хэмжээний амьтдыг барьж идэж чадах вэ гэхээр 20-30 см загсыг урт загсыг төвөггүй барина 20-30 гэдэг ч гэдэг иймэрхүү үт гэдэг байгаа шүү дээ тий. Тэгтэл ийм том хэмжээтэй сансны бодвол том хэмжээтэй загсыг шууд барьж иддэг байх нь. Дайралтын хурд нь 0.1 секундээс ч бага. Боёо тий бариулж байгаа амтан бол юу болж байгааг баг анзаарах сөхөөгүй ийм хурдд баригддаг байх нэ. За энэ өгт бол санаанд оромгүй урт настай. За зарим хувь нь бол 10-аас 20 жил ингэж насалдаг. Өтний хувьд ч үү. За магадгүй гайхмаар юм. Тий. Нохоо муур шиг барыг насалж байгаа. За магадгүй түүнээс ч урт ингэж амьдрах боломжтой. Нэг газараа удаан нуугч ингэж байгуулж амьдардаг. Өөрийн байгуулсан гэр орондоо юу гэхгүй тэрэндээ л ер нь байж идэг болохоос нүүдлээд яваад идэггүй гэсэн юм байна. Тэгээ далайн аквариумд бас ингэж загас алга болоод идэг юм үзэгдэл байдаг гинэ. Тэг хүмүүс нь яагаад яг хаашаа алгуулсан мэддэхгүй те. Тэгсэн чи элсэнд ороос энэ Bobbit Worm илэрдэг тохиолдол ер нь олон тохиолддог гэж нэг сайн уу. За энэ нь харагдахгүй махчин хамгийн аюултай гэдгийн бодит жишээ байгаа. Тэгэд хазуулах юм бол олзыг тас татах чадвартай. Нэг зарим амтан чинь бүхлээр нь залгиддаг ч юм ингээ янз бүр байдаг бол энэ ерөөсөө шууд тас авчих чадвартай учраас ингээ жижиглээ туваагаа идчихдэг байна. За Bobbit Worm-ийн шөнийн идэвх нь физиолог болон эколог хоёрын огтлцлог
бодлороо ингэж тайлбарлагдана. Шөнийн сэрүүн температур нь бодисын солилцооны алдагдлыг багасгаж, усны ууршилт, энерги алдагдлыг бууруулна. За үүнээс гадна олсны идэвх нэмэгддэг нь ангийн амжилтыг өсгөж өгдөг. За иймээс шөнийн цаг бол Bobby Worm-ийн хувьд эрсдэл ашигын хувьд хамгийн ашигтай үе гэж хэлж болно. За энэ юу нь яг ямар хэмжээтэй амьтны тухай яриад байна. 30 см загсыг эд чинь хэр өртгээд тахаар би гайхаа сонсчлаа. Дундаж өргөн нь 2-4 см. За 4 см гэдэг чинь нэг иймэрхүү ч юм уу те байх юм байна. 2-4 2 хөрж бүр нарийнхан болчихж байгаа тийм. За бүр томоор нь бодъё 4. За. Тийм. За харин урт нь хэд гэж бодож чинь те 1-3 метрийн урттай. 3 метрээ. Одоо надтай зэрэгцээ зогсвол зөөц зогсон ч гэж байгаа те. Уртаар нь хэмжих юм бол одоо ингээд те ямар урт хэмжээтэй одоо нарийнхан урт өгтөө байна тийм. Одоо яг нэрийг бас яг зөв өгснүү ч гэж бодлоо бүр тэ өгтөө. Тий. Тэгээд одоо тэр харагдаж байгаа зүйл нь болохоор нэг юм сахаллаг нэг юм ингээд цухууцсан байж итэл те үндэ одоо дээшээ нэ ингэж нэг ангаа барихтаа огцом гарч ирэхлэмжтэй бүр 3 м одоо те хамгийн урттай ингэж гарч ирэх боломжтой юм surprise байх нь шүү дээ. За экосистемийн төвшөнд Bobby Worm бол маш чухал үүрэгтэй. Одоо тэр сул дорой өвчтэй эсвэл болгоомжгүй бодгалуудыг барьж далайн ёроолын махчин олзны харьцааг ингээд зохицуулдаг. Ийм махчид бол байхгүй байсан бол сэр нураг үтэн болон жижиг загас хэд олширч ёроолын экосистемийн бүтэц ингэж алдагдах эрсдэлтэй. Тиймээс Bobby Worm нь далайн ёроолыг тогтчиржуулагч одоо махчин гэж үзэгддэг амьтан байх нэ. Яа бас нэрээ. Гэхдээ нэрээ. Царай нь бол амар байгаа шүү. Яг л кино минь аимшиг юм дээрээс л харж болохоор айхтар дүр зураг байна шүү бас. Сонирхолтой юм байна. За миний танилцуулах амьтан болохоор Camel Spider буюу одоо арваалж тэмээн аалзч гэж яддаг те энэ амьтан. За надаас их сонирхолтой санагдсан. За бүгдээрээ далайн ёроолоос одоо гарыг тэгээ хойроо газрын одоо хамгийн хатуу орчны нэг болох цөл рүү шилжнэ. За мэдээж одоо бид зөндөө олон амьтан дээр яригдчихсэн ч л одоо өдрийн цагаар цөлд бол юм амьдрал байхгүй ч юм шиг те температур маш халуун, чиг багтай, ил задгаа орчинд юм одоо сүйдэрлэх юм уу газар амьд үлдэх магадлал хэцүү санагддаг юм тэмцэлтэй санагддаг. За нар жаргаад хөрс аажмаар сэрүүсэх үед бол цөл бас мэдээж өөр дүр төрхтэй болно. За энэ цагаар идэвхждэг амьтдын нэг болох тэмээ аалз. За нэрнээсээ болоод аалз гэж одоо бас энэ амьтныг аалз юм байна гэж харагдах байдал нь ч гэсэн аалзрах уу штэ гэж боддог. Яг бодит байдал дээр бол энэ Camel Spider яг ч бас нэг тийм аалз бол биш юм байна. Арай өөр төрөл зүйлдээ ордог. Аалз хилэнцэд торхотоо нэг ангид багтаад байгаа мөртлөө өөрийн гэсэн бас тусдаа нэг бүлэгт хамаарах бие даасан тийм хувьслын шугамтай бүр махчин амьтан гэж явд юм байна. За ялгаа нь энэ ялгаа нь болохоор зан төрх, ан хийх арга тэр биеийн бүтцэд тод харагдаж байгаа. Хүмүүс маань одоо зургийг хараад бас анзаарах баха. Нүүр ам нь их өөр. За яг жинхэнэ одоо бидний мэдээд байгаа аалзнууд болохоор тор нэгдэг. Тэгээд ингээд олзоо тэр хорийн тусламжтайгаар тэр торонд нь орооцолдоод тэгээ хорийнхэн тусламжтай ингээд саажуулаад арайч өхүүлчгүйхэн болгоод тэгээд одоо иддэг штэ тий. За энэ Camel Spider болохоор тор нэгтгүү. Бас хоргүй ийм амьт юм байна. За ингээд бодохоор энэ амьтанд нэг өөр нэг чадвар иж шид юу гэдгийг найдах давуу тал байх хэрэгтэй болж штэ. За юу юм бэ гэвэл амьдралын тэр гол зэвсэг нь маш одоо тийм том булчинлаг ирүү. Одоо ингээд харахаар нэг бүр юм ил тарагдчих тий. Тийм хилэнцний юу юм шиг тийм хавч шиг юм шиг эвгүй хэлбэртэй ирүүтэй газ. За энэ ирүүгээр одоо олзыг бариад таслаад шууд идэхэд зориулагдсан маш тийм өөрт баймгүй хүчрхэг юм ирүүтэй. Өөрөөр хэлэх юм бол Camel Spider бол хоолоо бусад аалз шиг нэгсэн торондоо өртөөд өвхөхийн хүлээгээд хорооццаа сууж идэггүй зүгээр шууд идэвхтэй гүүж хараагаад ингээд ангуучлаад явцдаг тийм шөний махчин. Чоншгөл амтан байгаа юм да. За тэгээ өдрийн цагаар тэмээ аалз бүр харагддаггүй. Ер нь л ил гарч ирэхгүй хад чулууны доор илсний гүнд сүүдэртэй тийм сүүдэр байж болох газар нуугдаад биеийнхээ усны алдагдлыг багасгаал байж идэг. Тэгэхээр ер нь цөлийн нөхцөл дандаа нөгөө биеийн температураа хадгалах усаа зөв зарцуулж ингэж биеийн усаа алдахгүй байх гэж яригадаад байна. Тэгэхээр энэ хатуу нөхцөлд бол ерөөсөө л бас ихэнх амьтдын амьд үлдэх ихэнх стратеги нь өдөр нь бие усаа алдахгүй байхад оршоод байна тий. За шууд л усаа алдах юм бол өхөл болчиход байна. За температур буураад шөнийн цагаар хөрс сэрүүн болоод шавж бусад аалзтан за жижиг сэр нурууг үтнүүд идэж хайж хөдөлгөөнд ороод ирнэ. За энэ үед одоо тэмээ аалзын хувьд ан хийх хамгийн тохиромжтой нөхцөл нь бүрдэж байгаамаа. Тэгээ шөнийн харанхууд одоо нэг юм
харахад бол юм хязгаарлагдмаш тас харанхуйлчвал тий бусад мэдрэхүүг ашигладаг аалз маань хөрсний чичиргээ агаарын өчүүхэн хөдөлгөөн олзны байрлалаас үүсэх долгионыг ашигладаг ийм бас мэдрэхүй сайтай амт юм байна. За ийм мэдрэхүүн систем нь харанхуй орчинд найдвартай бөгөөд хурдтай одоо өөрийнх нь тэр маш хурдтай хөдөлгөөнтэй хослоод өөрийнх нь ангийн амжилтыг нэмэгдүүлж яадаг олз илэрмэгц тэмээ алз маш богино хугацаанд дайраад нөгөө нэг хүчтэй эрүүгээрээ барьж аваад тэгэл шууд чирээл нуувчанд орчдөг. Одоо тэнд нь идэж мэддэггүй байна. За энэ бас л нөгөө цүлд амьдарч байгаа юмтдیں۔ Бас нэг юм стратеги юм уу байгаад байна. Одоо ихэнх хүмүүс ингэдэм байна. Нөгөө нэг энэ говьд одоо ийм амтан харахаараа маш аюултай, хортой, хүнлүү дайрдаг гэдэг ингээд бас харлуулад ярьдаг юм байна. Яг үүндээ бол одоо тэмээ алз ямар ч хүнд хор өнөл байхгүй. Одоо хүнийг бүр олз гэж хизээж хардггүй. Яг хүн рүү ингээд гүүж байгаа юм шиг харагдаж байгаа боловч яг үүндээ те халуунд халууцаад ийш тийшээ гүүж байгаа ч юм уу байдаг гэж байна. За тэгээ нэг айгүй сонир санагдсан юм нь энэ амтад маань нөгөө нэг олзоо шууд ингээд үүрлэгөө чирээд орчиж байгаа нь бас өөрийнхөө эрүүл мэндийг бодож байгаа энэ ихэнх зүйлийн амьтдад бас тийм байдаг гинэ. Тэр халуун хүйтэн температур ингээд нэг их өөрчлөгдөд байхгүй ингээд бас арай сэрүүн газар руугаа бушуухан чирж орох нэг тийм ухаанд нэг тийм юм байгаад байна шүү дээ шүнч гисэн тий. За нэг ийм амтан байна. За энийг бас л хүмүүс маань одоо ийм амтаа харахаараа юуг л дэвсэл алаад л хэрэггүй шүү хүрх амтан бас экосистемд өөрийн гэсэн үүргээ гүйцэтгээл явж байгаа. Харин тий одоо эднийш нөгөө нэр нь яж хахад спайдер хэрч аалзал гэж бодож шүү дээ. Гэтэл нөгөө арахнид төрлийн гэтээ яг тор нэгдэх учраас одоо бас аалзын төрөлд орохгүй бүх аалз бол тор нэгдэг тий. Манай Монгол оронд байдаг. Тэгээ яг хазуулсан хүмүүс байдаг л да. Тэгээд нэрээ Монгол оронд байдаг. Би миний нөгөө би чамд нэг өмнө хэлжсэн шүү дээ. Би айгүй сони юм бор шаргалтай өнгөтэй бүр маш том аалз хараад ингээд шүнжингүй айгаад гэсэн энэ байсан байгаа байхгүй юу? Говь тарсан байхгүй яг. Нэлээд том юм билээ. Тэгээд нөгөө хазуулсан хүний нэг постыг бас уншижсэн. Тэгсэн чинь ингээд айгүй хүчтэй өвдсөн гинэ. Гэтэл энэ амтаа уг нь бол хоргүй. Гэхдээ нөгөө нэг одоо биеинд нь наалтсан одоо ням бактери шимэгч юу байдیں۔ Тэр зүйлээр хортой учраас ингээ ариутгах ёстой. Хүн рүү бол одоо дайрахгүй гэж байна те. Гэхдээ нэг хүмүүс маань өөрсдөө бас нэг сонирхоод те одоо яадгийн баримаар байдаг юм уу одоо янз бүр болгож ээж хазуулж байгаа байхгүй юу гэж. Тийм шүү дээ. За дараагийн танилцуулах амтан бол авраг жарган хүлт гэж байгаа юм. Тэгэхээр жарган хүлтийг бол манайх нөгөө кино янз бүрийн юмдас бол айгүй их сайн мэддэг те. За хэр олон хүн харсан байдгийн бол би бас нэг аялж яваад Вьетнамд харсан. Тийм тэгээд яг нэг томгүй нэг ийм юм яалчгүй л баста учиргүй олон хүлтэй. Тэгээд хөл нэрээ 60 байдаг юм болоо гэж нэг тоолох гэж оролдоо. Тэгээд харсан чинь жоохон би арзаагаад ингээд нэг юугаа өргөд идэг юм бэлээ. Тэгэхээр энэ бас одоо шүнийн гитгч байх нэ. За шүний ертөнцийн хамгийн ойлгомжгүй, хамгийн буруу ойлгогддог махстай нэг бол энэ амтан. За олон хөлтэй, хурдан, гинти хөдөлгөөнтэй энэ амтны хүмүүс хөвчлэн зүгээр л аимшигтай хорхоо гэж харж шууд айдаг. Нөгөө нэг хэд хурдан хөдөлгөөнтэй байх тусам нөгөө нэг одоо юм хорхоо шавьснаас хүмүүс одоо ер нь айгаад идэг те. Тийм шүү дээ. Урна нөгөө хүмүүсээс яг 60 хөлтийн хөл хийдэг асууч л да. Тийм. За та бүхэн маань бодож байгаараа асуулч 60 хөлт хэдэн хөлтэй вэ гэдгийг одоо яг одоо лайваар үзэж байгаа хүмүүс маань бас яг өөрсдийнхөө санаа бодлоор те бас бичээрэй. За гэвч шинжлэх ухааны нүдээр харах юм бол авраг 60 хөлт бол хуурай газрын шөнийн экосистемийн хамгийн нарийн тохируулгатай юм махчдын нэг гэж явдаг. Гэхдээ юуны өмнө та бүхэнд нэг зүйлийг тодруулж хэлье. Энэ giant centipede бол одоо шавж биш юм аа. Одоо нэг иймэрхүү зүйл ярихаараа бид нэг шавж гэж шууд бодчихдаг те. За шавж бол 6 хөлтэй байдаг. Яг ерөөсөө л одоо тодорхойлт нь бас тий 6 хөлтэйгээр нь бид нэр хөлийг хараад мэдчих болно. За авраг 60 хөлт нь олон сегменттэй бий. Сегмент одоо бүр дээр нэг хос хөлтэй байдаг. Энэ бүтц нь одоо түнд гайхалтай нөгөө уян хатан яаж л яаж одоо дэлгөөлн давхих одоо энэ байдлыг уян хатан байдлыг өгдөг. Тэгээ чиглэлээ агшин зургуулах чадвартай. За мөн шөнийн харанхуйд хурдан хөдөлж гинтийн дайралт хийхэд энэ бол одоо маш асар том давуу тал болж өгдөг байхна. За тэгэхээр 60 хөлт хэдэн хөлтэй вэ гэж асуусан байгаа тий. За 15-аас 23 хос хөлтэй байдаг юм байна. За тэгэхээр одоо нийтдээ нэг 46 орчим ч юм уу тий. За хүмүүс нэг багцаагаар нэг 60 төлөв нэ гэж 60 хөлтэй гэсэн юм уу яасан. Тэгээ амьтад нөгөө нэр өгтөө одоо жишээ нөгөө саяын
арваалчинд хүртэл спайдер гэдэг өгсөн байдаг шиг энийг 60 үлдгээд одоо өгсөн байдаг шиг ер нь их буруу зөрүүтэй дэрэлсэн амьтад амьтдын ертөнцид айгүй их байдаг. Маргаан хийгээд буцаагаад бас нэрийн солимарч юм шиг те. Заргалтмаарч юм шиг те. За долгион маягийн хөдөлгөөн хийж чаддаг. Нэг олон хөлтэй учраас тэгээд одоо хөлөө ингэж зөөж явдаг байсан бол одоо хүн шиг ингэж явах юм бол энэ чинь хурд нь болохгүй те. Гэтэл яг ингэ харах юм бол ингээд хоёр талынх нь ингээд байгаа юм шиг ингээд маш хурдтай ингэж явд долгиолж явдаг гэх юм уу те. За байгаль дунджаар 5-7 жил одоо амьдардаг гэдэг бол одоо маш урт хугацаа байгаа тийм. Тийм. Тэгээд нөгөө дайсан багтаа орчинд бол одоо бүр 10 хүртэл жил ингэж амьдрах боломжтой. За энэ шавжтай харьцуулахад бол маш урт настай гэсэн үг. За 60 хүртэл бол нэг үлрэлийн амьтан биш, олон жил нэг экосистемд нөлөөлдөг ийм агчин байгаа. За биеийн хэмжээ дундаж урт бол 15-аас 25 см урт. За хүний толгой нэг 20 орчим сантиметр байдаг бол тэрнээс урт байгаа дах нь. За даврах зүйлүүд зарим нэгэн одоо тий өөр зүйлүүд нь за унших гэж жоохон хэцүү юм байна. Scolopendra subsp гэх мэт одоо зүйл нь болохоор 40 см орчим дөхнөө гэсэн үг. Одоо бид нар бол нэг хайхтар ялахгүй л та 60 хүртэл байна л гэж харах бах тий. За өргөн нь бол одоо 2-4 см-ийн өргөнтэй одоо ийм байдаг байх нэ. Тэгээд одоо хит урт нарийн олон хөлтэй энэ хэлбэр нь бол хүний тархинд одоо тий нэг хяналтаас гарсан юм шиг нэг байнгын харж яадаг одоо өвт толгой юмнаас өөр байгаа болохоор ингээ айц төрүүлээд байдаг байх нь. Одоо ихэнх үр төлөө бол одоо маш сайн ингэж хамгаалдаг. Одоо энэ төрлийн амьтад дундаа маш ховор зан төрөх байх нэ. Тэгэхээр одоо халамжтай одоо хайр халамжтай юм амьтан байх нь 20-с 60 өндөг гаргадаг. Тэгээд нөгөөх нь одоо 160 хөлт ингээ нэг юм орооцсон ингээ байж дотор нь одоо юу агаад байгаа юм бол ингээ харангуут баахан жижигхэн одоо тий өндөг юм уу эсвэл ингээд нөгөөтг нь ингээд авгалтай болцсон хөрхий нэг өнгөгүй цагаан л юм байгаа юм л да. Тэднийгээ ингээд орооцсон биеэрээ хамгаалцсан ингээ байж байдаг. Энэ үед бол маш одоо догшин одоо хооллохоо болсон яг л нөгөө үр төлөө харж хандах ийм одоо зохион байгуулалттай болсон байгааг нь харахад бол одоо маш ийм одоо тий өндөр зохион байгуулалттай амтан гэдгийг нь харуулж байгаамаа. За өсөх тусам бол бие бүтцэн өөрчлөгддөг ийм динамик хөгжлийн загвартай ийм амтан байгаа. Одоо нэг бие нь одоо улам уртуулаад нэмэгдээд байх нь шүү дээ сегментийн бие те. За өдрийн цагаар аврагч арга хөлтөл ер нь баг харагддаггүй. Тэд чулуун модны холтос хөрсний гүнд нуугдаж чигээ хадгалж махчин төртг эрсдлээ бол багасгадаг. За харин нар жаргаж температур бурах үед тэдний бодисын солилцоо нь эвтгчээж ан аваа хийж эхэлдэг. За энэ нь усны алдагдал, энергийн зарцуулалтыг онцтой болгох физиологийн дасан зохицол байдаг. За шөнийн ан эхлэхэд энэ giant centipede газрын чичиргээ за агаарт амжих дөргилт олцны хөдөлгөөнөөс үүсэх хамгийн өчүүхэн тохиог хүртэл ингэж мэдэрч чаддаг. За олон хөл нь бол зөвхөн одоо хөдөлгөөнд зориулагдаагүй тэдний орчны мэдээллийг одоо сонсох гэхүү те одоо мэдрэх гэж хэлнэ л те. Гэтээ одоо бүр сонсголын гэдэг шиг хүнээр бол те одоо ийм үүргээр ингэж ашигладаг байх нэ. Тэгээ олцоо барихтаа урд хэсэгт нь байрлах энэ хорт соёо маягийн бүтцтэй тийм одоо өөрчлөгдсөн хөл гэж хэлж болно л да энэ. За энэ нь шүлсний булчирхаатай холбогдсон бөгөөд олцыг саажуулдаг. Тэг хөдөлгөөнгүй болгоход зориулагдсан. За хорн хүний амьд бол аюултай биш ч гэсэн жижиг сэр нуруутан одоо өмнөх миний нөгөө ярьсан өвтөл нөгөө сэр нуруугүйтний гэдчихсэн бол энэ бүр сэр нуруутны гэдэж байгаа байхгүй те. Том шавжиг ч гэсэн ингээ бариад идчихдэг. За хэрвээ хүнийг хазуул яах вэ? За хүн хазуул одоо мэдээж одоо өвдөлт те хаван халууралт бол үүсгэнэ гэж байгаа. Тэгэд эрүүл насан турш хүний хувьд бол одоо үхэлд бараг одоо хүргдэггүй харин хүүхэд юм уу харшилтай хүн бол мэдээж болгоомжлох шаардлагатай. За бараг гэж хэлсэн байгаа тий. За яагаад юм нэг хоёрдмал санааг хэлсэн бэ гэхээр ерөн шинжлэх ухаанд тэг эрсдэл гэсэн ойлголт ер нь байдаггүй. Тиймээс одоо never буюу хизээч үгүй ч юм уу тий. Эсвэл одоо маш ховор гэдэг байдлаар эзэгэн тааруулал бас яаж ч магадгүй гэдэг. Тий. За аврагч арга хөлтийн хоолтод тэдний экосистемд үүргийг бол тодорхойлдог. Тэд зөвхөн одоо шавж биш, гөрвөл, мэлхий, жижиг хулган за одоо сэр нуруутын ингэж барьж чаддаг. Энэ нь аврагч арга хөлтийн шөнийн экосистемийн дээд түвшний одоо бичил махчин болохыг ингэж харуулж байгаа. Тий одоо тэр сэр нуруутан тэр чинь бас хурдан байгаад байна шүү дээ. Тэр хулган энэ чинь тий тэг чи ингээ бариад авдаг. Хэрэг ийм махчд байхгүй бол за зарим шавь жижиг амьтын ток хит олширч улмаар ургамал хөрсний системд одоо тий дарамт үүсэх ийм эрсдэлтэй байдаг байх нэ. Йоо миний санснаас хамаагүй юу юм байна. Том юм байна.
За хамтлагийн ажиллагчийг тэгэлээ. танилцуулаад үргэлжлүүлээ. Тэгээд хайртай амьтандаа хамгийн амттайг нь хамгийн эрүүлэг нь мянган найз амьтны дэлгүүр бидэнтэй хамтарч ажиллаж амьтдын ертөнцийн гайхалтай ертөнцөөр биднийг аялуулахад маш том хувь нэмэр болж идэг ийм хамт олон байгаа. Тэгэхээр таны тэжээвэр амьтанд зориулсан хамгийн эрүүл, хамгийн амттай хоолыг та бүхэн санал болгож байна. За мянган найз амьтны дэлгүүр аль бие усны эрхтэйгээр дэлхийд танигдсан Kitchen Flavor брендийн тэжээвэр амьтдын хоол нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. За нөгөө ер нь ингээд нөгөө амьтанд тэжээн гэдэг чинь уг амьтнаас хэд дахин илүү одоо хэрэгсэл тэ элс шороо одоо хүзүү өвч хувц сунар юу гэдэг хумсны утга шүдний яа гэлээс тэ одоо нэг аквариум байдаг юм уу аквариумын цэвэрлэх нь одоо яг гол ажил нь болчдөг ч юм уу ийм зүйл байдаг. Тэгэхээр одоо үнэтэй хамааралтай бүхэл зүйлийг оруулж ирдэг гэсэн үг. За ихэнх амьтны хоолнд бол өнгө хамт оруулагч будагч бодис мөн үр тариа ургамлын гаралтай уур гэхээр агуулгадаг бол Kitchen Flavor нь үнээс ялгаатай. За жинхэнэ мах уураг болон за эрүүл тоос сайн чанарын эслэг ногоон ургамал чихэрлэг төмс зэрэг байгалийн нүрс усны их усрыг ашиглаж ингэж үйлдвэрлэдэг. Тэгэд нөгөө байнгын идж байгаа хоол хүнсийг яг зөв хоол хүнсийг одоо сонгохгүй болвол амьтаа удаандаа одоо янз бүрээр чулууждаг юм уу яг л одоо хүн шиг хүний дотоод бүх эрхтээ өвддөг шиг адилхан өвддөг. Тэгээд ер нь ингээ хараад тахаас сүлд яг энэ хоолыг удаан өгөөд ингээд чулуутай болчлоо, ингэчлээ, тэгчлээ, мэдсэнгүү гэсэн одоо ийм юм нөгөө муурны группээр явж идэх ч юм уу те. Ийм зүйл бас их тохиолдоод байдаг. Тэгэхээр одоо яг дэлхийн сүүлийн үеийн чих хандлагыг ингэж grain free гэх одоо үр тариагүй өндөр урагтай хоолтыг ерөн зөвлөх болсон. Тэгээ Kitchen Flavor бол яг үнийг тэжээр амьтад зориулсан хэрэгжүүлж байгаа. За иймээс энэ хоол бол хотод гэсэж очроохгүй дархлааг дэмждэг эрүүл үс. За үс гэдэг чухал арьс булчингийн хөгжил тустай байдаг. Хүннэр бол суулийн хоол шиг юм шимт хэжилтэй эрүүл сонголтуудыг манай хөөрхөн амьтад маань ингэ санал болгож байгаа. За үүн дотроо бол муурны гоо сайхны хоол, муурны бөөр шээсний цамын урьдчилан сэргийлэх хоол, зулцган муур, одоо насан турсан муурны тусгай хоол, гөлөг насан турсан, за баг болон дунд том үйлдвэрийн нохооны гээд төрөлцөө одоо бүхий л хоолнууд байгаа. Та бүхэн маань фэйсбүүкээр нь орж хараад тухтай сайхан бараа бүтээгдэхүүнтэй танилцаад хөрхэн амтандаа таарсан бүтээгдэхүүнийг аваасаа гэж хүсэж байна. За фэйсбүүк хаяг нь Kitchen Flavor Mongolia гэдэг дагаарай. Холбогдох утас нь 7749 тэгнэм 93 тэгтав тэгнэм 8 гэсэн утсаар холбогдох боломжтой. Тэгээ гэртээ та бүхэн маань хөргүүлээд аваарай. Баярлалаа. За тэгээд бас өнөөдөр гарах дугаар учраас далимдуулаад бас агигийнхаа нохог хоёлаа хэлчихье те. Манай нөгөө нэвтрүүлэгч хуулийн нэвтрүүлгийн маань хөтэлдэг агигийн маань нохоо алгуулад тэгээд өнөөдөр үзэж байгаа үзэгчид сонсогчид маань бас гомбоо найруулагч маань юу ачаарай зургийн өгчөөрөө Корги гэд нэртэй агигийн маань хөөрхөн нохоо алга болсон. Тэгээ оноос өмнө бас нохоогоо олоосоо гэж бодож чинь ийм баруунууд нь цэнхэр хамар дээрээ ийм хөөрхөн мингтэй нохоогоо. Тэгээд олсон хүмүүс маань бас 99 12 60 7 гэдэг агигийн утас руу холбогдоод нохоог нь олоход манайхан бас туслаад өгөрөө үзэж байгаа хүмүүс маань бид нар одоо бүгдээрээ л одоо чатгаараа асуу сураглаад идэг. Үнэхээр олдохгүй байна гэдэг. За тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчдаа баярлалаа. За миний дараагийн амтан болохоор Sandbao гэдэг одоо тэмээн сүлт гэж бид ярьдаг энэ амтны тухай ярина. За шөнийн амьдралын бас нэг өөр амтан байна л да. За энэ болохоор бусад амтттай харьцуулахад одоо сая яригдсан амттай харьцуулахад ер нь бол маш өөр арга дээр суурилсан махчин амтан. За саяны амтад бол хуурд гинтийн дайралт эсвэл юм нарийн бүтэц дээр тулгуурлаж байсан бол энэ удаагийн төлөөлөгч маань орчны физик шинж чанарыг шууд ашигладаг тийм стратеги хөгжүүлсэн амт юм байна. За энэ бол тэмээн сүлт ерөөсөө л элсэнд доор байждаг. Гарч ирдэггүй тийм амт юм байна л да. Тэмээн сүлтийн амьдралын гол онцлог нь ерөөсөө гадарга дээр амьдрахгүй гэдэгтээ давуу тал нь оршоод байгаа юм байна л да. Бүхэл өдрийн турш одоо элсэнд шигдээд яг тэр элсний нэг хэсэг юм шиг тэгээл байж идэг. За энэ зан төрх нь ганц махчтаас нуугдах гээд ингээд байгаа үйлдэл биш. Өмнө дурдсанчлан мэдээж халуун байгаа учраас бас нөгөө биеийн усаа хадгалах, энерги бага зарцуулах энэ байдлаа бас цөлд байгаа учраас бас ашиглаж байна. За ер нь бол нар жаргаад элсний гадрах хөрөх үе тэмээн сүлтийн идэх хаажмаар нэмэгддэг. Температур буурах нь одоо тэдний хөдөлгөөнийг илүү үр ашигтай болгоод энергийн зарцуулалтыг багасгаж өгч байна. За энэ үед элсэн дээгүүр нөгөө шөнийн идэвхтэй мэрэгчд, гөрвлүүд одоо зарим жижиг шувуу ч юм уу те хөдөлгөөнд ороод яваад эхлэв шүү дээ. Энэ үед тэмээн сүлт аюу сонин тактикт ажилладаг юм билээ. Энэ амьтдын хөдөлгөөнтэй шууд уялдсан нэг тийм маш нарийн тааруулсан горимж шилждэг. Энэ нь болохоор яаж юм гэхээр ан хийх гол стратеги нь орон зайн хяналтан дээр суурилж байгаа. Тэд элсэнд ор байгаа шүү дээ уг нь л тийм. Тэгсэн хэрнээ одоо тэнд ингээд нэг амьтан явжуулаа гэхэд
тэр амьтан чи хаашаа явах нь мэддэхгүй шүү дээ. Ингээл гүүгээл байгаа шүү дээ. Тийм бол ингээд элсэн дороо чиглэлээ өөрчлөөл яг ингээд нөгөө нэг баримжаалаад төхөөлөдөг гэсэн үг. За тэгээд яг ан хийх гэж байгаа амьтан нь ойртоод ирсэн тохиолдолд бол элсэн дотор огт хөдөлдөг гэж байгаа байхгүй. Нилийн ойртчих юм бол тэр дор ингээд шилждэггүй. Холоос л ингээд тооцоолоод идэг. Ингээд за ингэж ингээд тооцоолж жагаад яг ойртоод ирэхэд нам байж байгаад барьж авдаг. Тэгэхээр ашигтай бариллаа олоход бас их юм болж байгаа байхгүй юу? Тэгэхээр надад их ухаалаг амтан санагдсан гэж. Жалаа дотор сэлж байгаа мах чинь шиг элсэн доогоор ингэж элсэн доогоор яг доор нэгээр барьдаг юм биш үү? Тийм, яг тэгэж тооцоолж. Тэрнээс биш бас ингээд явуул бас мэдэгдчихэн ч гэдэг юм уу тэд нар чи туурайгаараа бас мэдэрнэ те мэдрэхүүнүүд байгаад шүү дээ тэд нарт. Тэгэхээр энэ байдал нь айгу одоо онцлог даваа тал нь болж өгч байна энэ амьтны. За ер нь бол яг зөв цагтаа биеийнхээ урд хэсгийг ашиглаад олзыг ороогоод барьж аваад тэгсэр энэ чинь юм жижиг богинохон байхгүй юу? Уг нь бол авраг могоонуудын яг адилхан амьсгалын механизмыг хязгаарлаж ингэж ангиуруу идэг. За энэ нь хор ашиглах шаардлагагүй энерги бага зарцуулдаг найдвартай арга гэж одоо өөрт нь шалгарсан арга байна. За тэмээ сүлтийн булчин биеийн хэлбэр нь бол яг одоо энэ хоолойг нь боож байгаа энэ аргадаал зориулагдсан юм уу гэмээр богинохон зузаан биетэй. За тэгээд хүчээ жигд байрлах шаардлага гарч байгаа олзыг хурдан хөдөлгөөнгүй болгоход нь маш тохиромжтой биеийн бүтэцтэй амт юм байна. Харьцангуй богино гэсэн үг. За тэгээд ан хийсний дараа тэмээ сүлтийг хэвчлэн яг түрүүний нөгөө нэг амтантай адилхан ил байгаад байдгүй. Олзоо барьсны дараа шууд одоо дахиад маш хурдтай ингээ илс рүүгээ орчдөг. За энд бол хоёр давуу тал явж байгаа. Нэгдүгээрт нь эн чинь бас өөрөө том махчин амтны олз болохоос сэргийлж ин хурдхан шиг тий. Хоёрдугаарт хоол боловсруулалтын тогтвортой температурт одоо эдсэн юм аа тогтвортой температуртаа явуулах боломжийг олгож. Одоо ингээ температур нэг элсэн дор орол нэг гараад ахна. Одоо ходоодонд муу гэж үзчихээ. Хүүтэн халуун огцон солигдохоор бид нар бас тэгдэг шүү дээ. Гэцээ даруулав ингээ тэгв гэдэг яг тэрнтэй адилхан байд юм байна. Тэгээ мөлхөгчдийн хоол боловсруулах системд ер нь бол ийм байдал нь сөрөг нөлөө үзүүлээд байдаг. Тэгээд энэ нь бол юм тасан зохицлын нэг хэлбэр юм байна. За харанхуй шөнөөр л хаяа үзэгддэг. Бусад үедээ элснээс бараг гарч ирдэггүй энэ амтныг говьд сүлд бол одоо бидний өмнөх дугаар нэлээд өмнөх дугаарт ярьжсэнчлэн олгой орхоо гэж андуурдаг юм байна. Элсэн дагуур л яваад байгаа болохоор. За ер нь тэгэхээр бид юутал андуурдаг болдоо нэрэ тий. Би бол түрүүний урнагийн ярьсан үтгийг бол могойл гэх юм байна. Энэ ямар инээдтэй нүдтэй. Тийм байна бэ. Энэ элсэн дор байхад зориулагдсан нүд байгаа зү. Тийм байна. За манай Монгол орны. За дараагийн амтан бол одоо аалт сонирхдаг бас хүмүүс их байдаг. Хүүхэд багчууд байдаг. Яг үндэ манай хүүхэд бас их сонирхдаг юм. Trapdoor spider гэдэг урьхан хаалгат аалт урьхан гэ амралтын газар шиг сонсогддог. Хоол идэхүүл болдог. Урьх шүү. Тэгэд энэ бас нэг шөнөр гэтэж отог ш тий өөр нэгэн гол төлөөлөл болж байдаг. Тэгээ урьх ямар хэцүү юм бэ? Урьхан хаалгатай аалтны тухай юм аа. Тэгэд тэд хөрсөнд нөгөө нүх ухаад доод талыг нь тороор бүрж дээр нь яг таарах хаалга хийсэн байдаг. Энэ шөнөр гитгч чи ер нь ингээд харагдахгүй байгаа тийм те нэг нийтлэг юм харагдаад тахад за энэ хаалга нь хөрс навч энэ жижиг чулуугаар бүрхэгдсэн тул гаднаас нарахад одоо юу ч мэддэхгүй одоо ингээд зүгээр л газар байж чадчихэна тий. Гэвч энэ бол одоо зүгээр нэг хорогдох байр биш хаалганы хажуу завсраар бас нарийн шүлсэн уцалгуудыг одоо зэрэг хөдөлгөөн мэдрэх урхнуудаа ч гэсэн ингэж бэлтэн. За энэ бол өндөр наривчлалтай ангийн юм төхөөрөмж гэж хэлж болно. За одоо нэг юм кинон дээр нэг юм улаан юм нэг гэрэлнүүд ингэсэн байдгийг штэ мэдрэгч те одоо тэрний үрхтэй гэсэн үг. Одоо нэг их биш ингээд нэг жоохон ингэсэн те тэрэнд нэг хөөрхий шавж тэгэлдэн гут одоо нэг юм ирж байна гэд мэдэх нь. За хаалганы бүтэц бол одоо жинхэнэ инженерчлэл гэж хэлмээр ийм одоо лаг хаалга байдаг. Олон давхар тортой төрс хөрс ургамлын үлдэгдэл зарим зүйлд нь болохоор ийм нэмгэн нугас маягийн бүтэцтэй. За тэр одоо энэ нэг ийм за энэ газар байлаа гэж бодъё л та тий. За тэгтэл яг ингээ харахад ингээ газартайгаа нэгдсэн байгаа. Тэгтэл энэ нь ингээд нэгдэж хаагддаг юм нугастай. Тэгээд яг энт нь амтан гарч ирэхээр нугасаа нэгээл барьж аваад ороо авчихна гэсэн үг. Тийм. Одоо яадаг юм бэ ч та. Тэр хаалганы нугасыг ингэж зохион байгуулж хийнэ гэдэг үлгэр гайхалтай санагдаад байгаа. Тэгээ хаалганы жин заримдаа аалтны жингээс хэд дахин одоо их байдаг. За энэ нь махчин амтын шовуу
одоо гөрүүл зэрэг онгойлгоход бол хэцүү одоо бас тааруулж хийгээд нь штэ бас жим ингийн тий. Тэгээд урьхан хаалгатаа аль ямар ч хөдөлгөөнд одоо ингээд шууд дайрдаг бол биш одоо хүмүүс очиод тий хайгаа явж явахад бол гарч ирэхгүй. Чичиргээний давтамж, жин хөдөлгөөний хэмнэлийг ингэж ялгаж таньдаг. Миний идэх юм ирж гэнэ үү тий өөр юм ирж гэнэ үү? Хүний хоол явна уу гэдэг. Тий одоо навч мавч унвал яах ч байх нь штэ тий. Тэгтэл яг ичээ байхаар яаж мэдсэн гэмээр одоо шууд гараад ирдэг. За гараад ирдэг дээр ярихад бол биш те хүн ер нь гарч ирээд ангаа ингээд бариад орж байгааг нь бараг харж амжихгүй. За бараг за хүн нүдээ цавчих одоо хурд болвол 0.3 секунд байдаг гинэ. За. За гэтэл энэ аалз одоо ангаа бариад орох одоо хугацаа нь 0.2-оос 0.5 секунд. Тэгэхээр 0.1 ч биш. Тийм ээ. Тэгвэл ингээд одоо ингээд нүдэ анивчаар би ингээд нэг хар зүйл ингээ харахгүй байгаа байхгүй одоо зохио харахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээд харж явахтаа ч харж амжихгүй юм тийм үү? Ер нь бариулаад үүрэнд нь гинт нэг үүрэнд орсон байна. Тэгэхээр одоо маш юм ухаалаг оточ махчин амтан байгаад байгаамаа. Тэгээд нэг газараас бас бараг нүүдгүү одоо нэг үүрээ бариад хаалгуудынхаа нугсыг сайжруулад яг тэрхэн хавьда одоо хэдэн метрийн радиуст ч юм уу тэндээ ингэж амьдардаг байх нь. Тэгээд оймод устдах хөр суухах тухайн бусын популяцид бол одоо шууд эрсдэл одоо орох нөлөөтэй байдаг учраас хэрвээ энэ аалзсан гэж байх юм бол тухайн хөрсний экосистем тогтвортой одоо сайн байна гэдгийг одоо харуулж байгаа. Тэгээд энэ амтан байхгүй бол одоо бас тийм муу байна ч гэдэг юм уу тэгж бодож болох нэ. За өдрийн цагаар урхан хаалгатаа алц бол нүхнийхээ гүнд байрлаж чиг температурыг тогтвортой хадгалдаг. Харин нар жарах үед тэд ангийн горимдоо шилжээд одоо үүдэнтэй ингээд сууж идэг. Тэгээд нэг хүн яг ингээд нөгөө нэг хүн очиод үүдийг ингээд нээсэн чинь буцаага хаалга хаах гэдэг ингээд уурлаад. Тэгээд элэ. Яар хөөх юм гээ. Тий. Аалц хаалганы доороо ингээд байрлаад тороор доторлсон нүхний хананд биеийнхээ эсгүүдийг тогтоон салхины зөөлөн урсгалаас ахуулаад гадаргын бүхий л хөдөлгөөнийг ингээд отоод хүлээж идэг. За олц хаалганы орчимд гიშгэх тэрхүү хитгэн дойлоор хэмжигдэх мөчөд бүх зүйл маш хурдан ингэж өрнө. Урьхан хаалгатаа алз хаалгыг огцом түлхэж нээгээд олцыг татан авч одоо хар нүх рүүгээ эрлэгийн илт мэт ингэж чирэн ордог. За дараа нь хаалга дахин хаагдаж гадар дээр юу ч болоогүй мэт харагдана. За энэ нь ил задгаа орчинд өнгөрүүлэх хугацааг хамгийн бага байлгахаар тооцоологдсон эрсдлийг огцом бууруулдаг. За иймд ангийн загвар нь энергийн хувьд маш үр ашигтай бөгөөд шөнийн экосистемд онцгой давуу талыг өгдөг. Урьхан хаалгатаа алзны ашигладаг тор бусад алзны торноос илүү онцгой өвөрмөц байдаг. Энэ тор наалтамхай байх шаардлагагүй харин механик бат бөх одоо чийгэн төсвөртэй олон удаагийн юм суналт одоо эрзэн шиг тий олон удаагийн суналт даралтыг ингэж даах чадвартай байх хэрэгтэй байдаг. Судалгаагаар урьхан хаалгатаа алз нэг нүхэнтэй хэдэн жил амьдарч хаалга байнга засварлан сайжруулж одоо байдг нь бүр тогтоогдсон байдаг. За экологийн хувьд бол урьхан хаалгатаа алз шөнийн шавж жижиг олон хөлтөн за зарим жижиг мөлгөгчдийн тоо толгойг тогтвортой түвшинд өрж байдаг. За тэд олцыг санамсаргүй барьдаггүй харин тухайн орчинд хамгийн их хөдөлгөөнтэй хамгийн их давтамжтай орж одоо бод галуудыг шүүрч авдаг. За энэ мэдээж одоо экосистемийн хувьд хэд олширч буй нөхдүүд төр одоо сонгомол зохицуулт хийж байдгаараа онцлог зүйл байх нэ. Quest. Гэхдээ энэ хаалгууданд яасан юу юм бэ? Загварлаг юм бэ? Харин тийм. Тэр хаалганы нугас одоо бас баргийн одоо би жишээлбэл те одоо би одоо шүлсэх юм чи яаж хийх вэ? Одоо шорон дээр ингээд зүгээр хаагадч нэгдэг хаалга хийгээл чадахгүй шүү дээ. Супер юм аа. Ямар ч гоё уран хийцтэй хийдэг юм да. За, өстой гоё амт мэдж авлаа. За, миний одоо та нартай бас танилцуулах амтан бол хилэнцэд орхой бид мэднэ. За, хилэнцэд орхойг бас давуу талын дуртай л да. Хор флуоресценц, орон зайн хяналт гэсэн 3 хүчин зүйлийг нэг зэрэг ашигладаг нэг юм сүрхэн амтан байгаа. За энэ флуоресценц гэдэг нь юу болохыг одоо доор дурднаа. Орон зайн хяналт хор гэдгийг бол бид ойлгож байгаа тийм. За өдрийн цагаар хилэнц торхой маань ер нь хад чулуу, хөрсний завсар нуугдаад чийг за мөн л яригдсан одоо шөнөр гитгстэй онцлог юм байгаад шүү дээ тийм. Температур буурахыг хүлээгээл байж байгаа. За гадаргын дулаан буурангууд идэж болох шавж жижиг олон хөлтнүүдийн хөдөлгөөн нэмэгдээд ирэхээр за гарнаа хоол олж идэг гэдэг. За хилэнцэд орхон ангийн гол зэвсэг
мэдээж хор болж байгаа. За тэгвэл энэ хорныхын дооз болохоор найрлах нь зүйл зүйлээсээ шалтгаалаад өөр байдаг. Одоо арай хүчтэй хортой, арай сул хортой ч гэдэг юм уу, их цацдаг, бага цацдаг ч гэдэг юм өөр байд юм байна. За голдуу ол замтнаа шууд алах хэмжээний биш, хурдын сааруулах, зүгтэх боломжгүй болох хэмжээний л байд юм байна хилэнцэд орхон хор бол. За шөнийн экосистемд хилэнцэд орхон одоо онцгой шинжүүдийн нэг бол түрүүнд дурдсан флуоресценц байгаа юм. Энэ нь юу юм бэ гэхээр зөвхөн одоо нэг юм хилэнцэд хийжээдэг айлууд нэг юм гэрлэн цэнхэр өнгөтэй энэ төр байгаа гэдэг шүү дээ. Хилэнц нь гэрэлтдгээ ийм гэрэлт ортой ч гэдэг юм. Найз бол тэгээд идэг гэсэн. Гэрт нь ороод суусан чинь ингээ миний хумс бүр нёо өнгөөр асч юмасаад нэг тийм сүрхий гэрэлт тавьсан байдаг байхгүй. Тэгсэн хилэнцэд орохоч яг нэг тийм хит ягаан гэрэлт ногоовторч юм шиг цэнхэр ч юм өнгөөр гэрэлтэд байгаагийн флуоресценц гэдэг юм байна. За тэгээд энэ нь ийм гоё харагдах ч юм уу одоо имээ татах ч юм уу ийм ямар ч зориулт байхгүй. Зүгээр хилэнцэд орохын энэ хатуу бүрхүүл дотор байдаг зарим бодис нь хит ягаан гэрлийг шингээгээд тэгээ хүний нүдэнд харагдах гэрэл болгоод буцаагаад одоо ингээд ойлгоод гаргаж байгаатай л холбоотой. За ингээд нэрлэх юм бол хилэнцэд орхон бие шөнийн гэрлийг хувиргаж харуулад идэх гэсэн үг. Харин тийм бид нар ч одоо нүдэрээ юу гэрлийг бол харахгүй шүү дээ. Тэг чи энэ амтан хувиргаад харагдахаар болоход одоо биен дээр ойлгодог байх нь шүү дээ. Яг үнэ. Тэгээ айгуу сонио одоо шөнийн орчинч гэрэл бага штэ. Уг нь бол тий. Энд чинь байнга өөрчлөгдөд байгаа. Сар гарж ийн үү, үлтэй байна уугүй, ургамал байна уугүй, хад чулуу хажууд нь байна уугүй юугээс хамаарат сүйдэрлэн янз бүр болно ингээд өөр байгаа штэ уг нь. Хилэнцэд орхон энэ флуоресценц нь энэ өөрчлөлтийг ялгаж мэдрэхэд тусалж одоо магадгүй өөртөө тийм ашигтай авахаа гэж эрдэмтэд одоогоор ингээд таамаглалцсан л байж байгаа. За би тэгээ хилэнцэндээ ямар ашигтай болоо гэж бодлоо. Тэгсэн чи яг олц одоо тэнд ингээд мэдрэхүү ажиллаад байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо дэмий үйлдэл хийхгүй байхад нэг тус болд юм байна. Одоо тас харанхуй шүн те хилэнцэд орохоч тэр гэрлийг ойлгох мэдрэмжтэй энэ гэдэг чинь ойрхон байгаа амьтан, ойрхон ургамал байгаа, хад чулуу бүгдийг мэдрээд идэг. Гинэ одоо ингээ баг зэргийн цацруулаад идэг. Тэгээд тэр мэдрэмжээрээ одоо хий алдахгүй ангөрөө хийдгээл гэсэн үг юм ерөнхийдөө. Тэгээд надад айгу хөөрхөн санагдлаа. Тэгээ нэг найзынхаа гэрт очиод хилэнцэд хийжээдэг найзынхаа гэрт очиж би бүр огт тоож хараагүй айгаад энэ савнаасаа өсрээ гарах уу марах уу гэдсэн. Бүр үнэхээр яаж ойж ийн бүр харагдах нь уу гэж үзмээр санагдлаа бүр. За тэгээд хүмүүс хилэнцэд орохоноос одоо мэдээж айж байгаа яг бодит байдал дээр бол тэд бас л хүнийг олз гэж үздэггүй дайрч довтлох бүр сонирхолж байхгүй. За мэдээж одоо цагаад болох юм бол нүгт ч гэсэн хатгахаар арвагн нь хөдлөн гэдэг шиг хатгаж бол хазаж чадна. Тэгтээ ийм үйлдэл нь бол ихэвчлэн зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор л хийж байгаа үйлдэл болохоос биш хүнийг харангуутлаа дайрдаггүй шүү. Тэгэхээр манайхан бас л дахиад илээ бити харангуутлаа л таавч мавчгаар цохол дэвсээ аячаар. За юм байна. Хамтран ажиллагчаа танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Түлээж уу манд дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр өдөр бүр шинэ нүрээтэй Түлээж үүтэй баярлалаа. За тэгэхээр Түлээж уу 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. За 22 оноос хойш бидэнд зориулаад баяруудаар нэг гоё үйл ажиллагаа зохиодог болсон. Энэ нь болохоор юм онлайн захиалга. За онлайн захиалга Түлээж үгийн үед одоо хаагдсан байна. 25-ны хүртэл байсан. Гэхдээ өчигдөр лав хүн онлайн захиалга хийсэн чи болж илээ. Тэгтээ нэг салбараас нэг торт энтергээд одоо нөө тоо хязгаартай болох гэдэг шүү дээ. Тэгээ бүх салбаруудаар баллонууд худалдаалагдаж байгаа. Энэ жил болсон чи ингэж байгаа юм байна. Holiday Dream буюу мөрөөдлийн баярын өдрүүд сэдвийн дор одоо баллонуудаа уралсан байна. Тэгээ энд чи одоо нэг дэлхийд даяар хайрлагдаж байгаа тэр Санриогийн 5 гол дүртэй тусгай загварын баллонууд гараад иржээ. Тэг хүсэл мөрөөдөл баярын догтлолыг нэг дор багтаасан урлагийн бүтээл гэмээр энэ торт хүүхэд одоо томчууд бүгдэнд нь таалагдана дурсамжийн сэргээн гэдэгт итгэлтэй байна. За би л энэ Куромиг заавал авъя даа л гэж бодлоо байна. Куромигийн нэг юм хатуу чихмэл авч үзлээ, зөөлнийг авч үзлээ. Одоо боли тортын л авъя ингээд бодлоо. Тэгэд энэ хөөхөн хүүхдүүдийнхээ хайртай үлгэрийн баатрууд одоо юу гэдгийг те байнга л бүх юм дээр бодволгүй өмд хувцсан дээр нь байж идэг зургийг бас тортон дээр нь хэлбэрийг ингээ гаргаад өгвөл бас үнэхээр сонирхолтой байх бах. Түлээж рүү ороод харахаар манайхан мэдэндээ. Дээрээс нь нөгөө хүүхдэд зориулсан алкоголгүй шампанс ориглон дарсан Монгол үг нь олохгүй л шүү дээ. Юуг нь ориглон дарс бас 750 350 гэсэн 2 мг-ийн сонголттойгоор байгаа юм байлээ шүү. За тэгээд би энэ хөөрхөн тортных нь мелодийн энтер гэсэн нэрнүүдийг мэддгүй юм билий амар хөөрх юм. Тэгэд маш сони юм билий. Айгуу сони торт. Орно чи яг энийг авцаа юу гэж. Ийм торт гаргажээ. За энэ доор байгаа. Шинэ жилийн баяр тусгайлан зориулж илүү зөөлөн чиглэг болгосон энэ болохоор чизкейк юм биш. Энэ болохоор чихэрлэг төмсний
гэдэг байгаа байхгүй юу? Эрүүл өрмөц шинэлэг амт. Ямар сонирхолтой тий. Тэгээд луунта байж болоод байгаа юм чи болох бах тий. Бүр идмэр санагдаж байна. Харин би энийг л авъя гэж бодлоо. Ааха. Гоё юм би. Чи яг онж болсон хүндээ санал болголоо. За 75 орцны дугаараас лавлаарай. Тэгээд манайхан Улаанбаатар хотод 23 салбар, Дархан хотод 1 салбартаа нийт 24 салбартай үйл ажиллагаа явуулж байгаа түлээ шүүгээс баярын ширээгээ чимээрээ баярлаа. За баярлалаа. За дараагийн танилцуулах амтан бол өргөс зараа гэдэг энэ porcupine гэдэг манайхан оо манад байсан амтны хүрээлэн тентэр бас ер нь байж исэн юм аа. Тэгээд нэг өргөс мөргөсөө шиддэг энэ төр гээд үлгэр домог мэт түүхтэй нэг юм амтан байдгийг домог. За царайг нь за одоо ярьж өгнө. За өргөс зараа шөнийн амьдралыг сонгосон том биетэй мэрэгч амтан. За Монгол оронд бол амьдрдаггүй л дээ. За өргөс зараа хурдангүй, үдэггүй, өсвөрдөггүй, нуудах чадвар харьцангуйс бол харахад ер нь айгүй юм хөөрхөн одоо капибара шиг хэлжүүлээрэ жоохон гүтгсэн болчих واخ. Гэхдээ айгүй тийм хөөрхөн амтан. Гэхдээ өмхийн үнэртэй уучлаарай. Тэрнээс нь болоод бас нэг амтад бас нэг айхтар ойртож ярьдгүү. За эмээс тэдний одоо амьд үлдэх стратеги нь бол зүхтах биш харин дайраад ирсэн бүгдээс өөрийгөө хамгаалах дээр ингэж суурилсан байдаг. За өргөс зараа бол маш урт настай. Олон хүн том мэрэгч амтан гэдгийг нь мэддэг ч гэсэн одоо 15-аас 20 жил амьдардаг гэдгийг нь сайн мэддэггүй байж магадгүй. Одоо байгальд бол дайсан цөөн хамгаалт одоо бие хамгаалах нөгөө амтд ч одоо янз бүрийн нөгөө чадвартай байдаг те. Энэ амтных нь бол одоо бие хамгаалах байх нэ. Тэгээ мэрэгчдийн дундаа бол хулган огтонтой харьцуулахад бол одоо асар урт настай тэ тооцогдно. За тэгээд яс эвэр мэрэг дуртай одоо юм сонин заншилтай гэх юм уу. Тэгээд хаягдсан амтны ясыг мэрдэг. Кальц, фосфор, шүдний илэгдлээ ингэж нэг тэнцвэржүүлэх мэрэгч амтд ч одоо нөгөө нэг шүдэн зогсолтгүй ургадаг учраас одоо тэрийг ингэж нөгөө тэнцвэржүүлж байх хэрэгтэй байдаг. За тэгээд энэ нь бас нөгөө өргөс үүсгэхэд хэрэгтэй эрдэсийг нөхөж авах юм ухаалаг бас стратеги байж байдаг бахан. Тэгэд модонд маш сайн авирагч одоо бид нарт нөгөө зараа гэхээр л газар дээр явж байгаа гэж төсөөлдөг бол энэ ингээд модон дээр гинт таарч магадгүй нөгөө байх ёстой газараа байж байгаа нь тэр. Тэгээд шөнийн цагаар модны холтос мөчр ингээд навч иддэг. За өргөсөн зөвхөн хамгаалт биш бас модонд одоо барьц авахд тусалдаг. Одоо ямарваа нэг юмд ингээд жоохон налаад татгаад те ингээд бас ийм зүйл нээдэг байх нэ. Зууралдчих чадвартай. Өө зулцхан ямар хөрхий. За өргөс зараа шаардлагагүй үед бол тулаа хийдэггүй. Одоо энэ надад их ухаалаг санагдаж байна л та. За тэгээд одоо яг тулааны юм нөхцөлд орохоор одоо дуу аваа гарга шүдээ тачигнуулах юм уу те. Бие том харагдуулах, өргөсөө босгох гэсэн юм дараалсан юм те болио чаашаавэ гэдэг юм анхааруулгыг өгдөг. За энэ одоо зодон бол энерги алдагдал гэж тооцоолдог антидын бас шинж гэж хэлж болно. За өргөс өөрчлөлт зөөсгөхтэй тусгай бүтэцтэй одоо кератин бүтэцтэй тэгээд юм хөнгө атлаа маш бат бөх. За үзүр хэсэг нь бол микро юм дэгээлэг зүйл байна. За нүдэнд харагдахад бол одоо жижигхэн л нэг юм өс шиг юм байгаа боловч одоо яг нөгөө нэг юм зангуу шиг гэхүү те микроскопоор ингээ харах юм бол яг ингээд нөгөө хураацсан гацуур шиг одоо өстө бүдүүлгэр хэллээ ш хураацсан гацуур гэж. Тийм яг л төсөөлөлтэй нэг ийм л юм байгаа. Гарахад те одоо их шарх сар бол тийм өвдөлт болно. Дахиж одоо тэр амтан хаширнаа л гэсэн үг юм. Чиний хураацсан гацуур чи ямар гоё олвоо гэдэг. Харин тэгээ энэ бол одоо one way penetration буюу одоо нэг чиглэлтэй нэвтрэлт гэж хэлдэг юм байна. За өргөс зарааны хамгийн тод шинж бол одоо мэдээж өргөснө. За эдгээр нь үндэ одоо өөрчлөх зүйлс бөгөөд кератин гэх хатуу уургаас тогтдог. Өргөс дотроо хөндөй бүтцтэй болохоор жингийн хувьд бол тэр болохооргүй хөнгөн одоо маш бат бөх байдаг бахан. Тэгээ өргөс зараа 50 үедээ өргөснө хэвийн налуу байралтай байдаг. Одоо ингээд зарим зүйл нь бас ингээд нөгөө нэг үслэг байд юм билэ. Одоо юм үслэг бөмбөр юм нэг том мэрэгч явж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Зүрхс нь босцсон явж байгаа юм уу? Тэг зүгээр юм үслэг л нэг одоо тий одоо капибара шиг нэг амтын за буран амтнтай чинь за яг ерөн зүгээр нэг үслэг өргөсгүй амтэн шиг байж итэл одоо тий одоо тэр өргөснө ингээд нөгөө хэрэг шаардлагатай үедээ босоод гараад ирдэг гэхүүд одоо налуу байжгаад тийм зарим зурган дээр би энэ чинь өргөсдөг мө гэж би саяас харсан. Тийм тэгээд одоо биеийнхаа гадаргыг бол бүрэн хамгаалалтаа бамбаа болгож хувиргадаг. За хүмүүсийн түгээмэл нэг буруу ойлголт байдаг. За өргөс зараа өргөсөө
одоо үнэн хэрэг дээр одоо ерөөсө шиддэггүй юм байна. Тэгээд нөгөө шиддэг гэж ойлгохдаг л да. Ер нь ингээд дараатай амттай ойртож байгаа бичлэг дээр ингээд юу юугүй хамар сарсан ингээд нөгөө баахан өргөс болол гаслаал цухтаадаг ч юм уу те. Гэхдээ одоо яг амтан тэр өргөсөнд нь ингээд нөгөө хүрсэн тохиолдолд маш амархан салаад махчны арьсанд ингээд шигддэг ийм үзэгдэл юм. Тэгээ өргөсний гадаргуу дээр хин бичил өргөслөө тэгэлэг бүтцүүд нь одоо буцаж гарахааргүй ингээд зоогдчихдаг. За харахад бол сайн анзаархдаггүй. Одоо сөрөг бүтцтэй болохоор те. Тэгээд энэ яг яаж ажиллаад нөгөө нэг шиддэг гэж бас ингэж ойлгогдоод байгаа вэ гэхээр нэг юм үсэн тогтсон юм нэг юм булчинлаг юм ном сум шиг хэлжүүл жоохон буруу шүү. Гэтэ ерөн зүгээр ойлголтох нь нэг талдаа ингээд татцсан юм булчинтай нөгөө дээр нь зүгээр юм тогтооцсон нэг юм одоо зүйл байдаг. Тэгээд амтан хөрөн гутнаа тогтооцсон зүйл нь салаад шууд нөгөө булчингаараа ингээд нэг жоохон ингээд нэг түлхэгдээд гэх юм уу. Тэрнээс хөл одоо шидэд байгаа юм шиг шидэд байгаа юм бол бас байхгүй. За ингээд махчин бол одоо маш хүчтэй өвдөлт мэдэрч дахин давтлах магадлал эрс буурна. За энэ бол идэвхтэй дайралт биш харин идэхгүй боловч маш үр дүнтэй хамгаалт болдог. Яг. Өргөс цаараа шүн идэвхтэй байх нь одоо физиологийн хувьд бол ашигтай. Том биетэй амьтад нөгөө дулааны зохицуулт бас чухал байдаг. Өдөр халуунд хөдөлгөөн хийх нь бол биеийн хит халалт, усны алдагдалт хүрэх эрсдэлтэй одоо бүх амьтан дээр харагдаж байна. Харин шөнийн сэрүүн орчинд өргөс цаараа илүү доктортой температурт бага энерги зарцуулж хөдөлж чаддаг. Энэ нь тэдний удаан хэмнэлттэй амьдралд яг тохирдог. Бид нар ч гэсэн бас нөгөө зуны халуунд ажил төрөл хөөцөлтөд явахгүй бас те ойройхон нар буухаар гарьяа гэж ярьдаг. Тэгээ тэрний л одоо экстрим жишээ юм даа. Би ястай экстрим гэснээс одоо ингээ яг эннээс удаан амтныг яриа одоо. Энэ амар хөөрхөн амтан бүр үнэхээр игдүүтэй амтан. Slow loris буюу одоо удаан loris гэж юм хөөрхөн амтан байна. Бүлтээсэн амтан байна. За одоо шүн бол одоо ихэнх приматуудын хувьд одоо амралтын цаг болж байна. За примат гэдэг нь болохоор одоо амтны аймагт хамаарах сармагчин хүн төрлийн амттын багийг хэлээд байна тийм үү? Сармагчин бол багтан тий. За гараа ашигладаг энэ хоёр хөл дээрээ явдаг энэ гэдэг тий. За энэ примат гэж явчихад цаашдаа амралтын цаг болж байна. Харин зарим цөөн төлөөлөгчийн хувьд шүн жинхэнэ идэвхтэй амьдралын үеийг хэлж байна. За тэдний дундаас удаан лорис бол бүр онцгой байр суурь эзэлдэг. За учир нь энэ амтан хурд, үсрэл, дуу чимээ, сүргээр хамгаалах зэрэг нийтлэг одоо энэ приматын стратегийг ашигладаг. Инээдрэд. Царайг нь тарсан. Харин энэний оронд одоо манай удаан лорис маань яадаг вэ гэхээр удаан хөдөлгөөн, химийн хамгаалалт, энергийн маш нэрийн зохицуулалт дээр суурилсан амьдралын хэв маягийг хөгжүүлсэн байдаг юм байна. Яста одоо нэг панда шиг юм шиг царай маранттай нэг юм хөөрхөн. За энэ кинон дээр гардаг ш нь Rally Road Racers гээд 23 онд гарч ирсэн кинон дээр G гээд нэг юм жижигхэн биетэй юм бүлтгэр амтан гардаг. Маш удаан мөртлөө нөгөө нэг юм уралдааны машины жолооч болох мөрөөдөлтэй. Тэгээ айгүй хөөрхөн гардын тэрийг үзсэн бол хүмүүс мэдж байгаа. За тэгээ удаан лорисын шөнийн амьдралтай приматууд дундаа хамгийн өвөрмөц физиологтой амтан тэдний удаан хөдөлгөөн залхуураад байгаа ч юм уу тийм амьдралын зорилгогүй амтан бол одоо биш юм шүү. Ерөөсө булчингийн бүтцээсээ үүдэлтэй юм онцлогтой. Удаан лорисын булчин маш удаан агшаад маш удаан сулрах чадвартай тийм ширхгүүд нь давмгайлсан байдаг учраас одоо хөссөн үсээгөө те дотроо бол алаад байна гэдэг шиг ингээд удаан байгаад байгаамаа. За ингэснээр тэд одоо маш олон минут заримдаа бүр хэдэн цагийн турш нэг байралтаа ингээд таг гацчихдаг. Хөшөө байна уу гэмээр. За энийг ер нь амтан гэж харахгүй те ихэнхдээ энэ нь бол өөрийг авардаг гэдэг юм. За энэ хөөрхөн амтан маань эд мөч бүрээ дараалалаар нь шилжүүлээ тэнцвэрээ алдах эрсдлийг бараг тэг болгоод ингэсээр л одоо энэ удаан нэрээ авчиж байгаа юм л та. За ийм хөдөлгөөн нь нэгдүгээрт одоо өөрийг нь хамгаалж байгаа байдал нь юу үсч чинь хэр чимээ үсэхгүй байгаа. Тэр чи тийм удаа хөдөлж байгаа юм чи ямар юмныхан чимээ гарах вэ? За гинтийн уналт те одоо юм хом дээр мод задан дээрээс ундгүү гэж байгаа. За энэ бол шөний орчинд зориулагдсан маш өндөр хяналттай хөдөлгөөний хэлбэр болж таарч байна. За гэхдээ бас байглаас одоо ийм удаан амтанд чинь нэг ид шид одоо хөхгүй яах вэ те. Удаан лорис бол яг энэ примат дотор ганцаархнаа хор ялгаруулдаг юм тийм байна. Тэгээд энэ төрөл дундаа ерөөсө хор ашиглаж байна. Энэ хорон гэхдээ одоо юу гэдэг ингээд цацаад идэг бол биш. За их сонио ашиглана. Энэ тохоо орчимд нь байрладаг нэг юм тусгай булчирхаанаас нь шингээ ялгардаг. За энэ ялгараад байгаа шингэн нь өөрөө дангаараа тийм хүчтэй хор болоод байгаа мүү гэвэл бас үгүй. Удаан лорис маань бас удаан бодож олсон юм шиг хөөх юм. Энэ шингэнийг ингээд долоочдөг. Долоогоод ингээд шүлстэй нь холилдохороо хими идэвхтэй хор болоод хувирчдаг. Шүлсгүйгээр бол тэрнийг хор болж чаддгүй. Шүлсэн дангаараа хор болдгоо тэгэхээр нийлж ижил болдог. Тэгээ ерөөсөө ингээд яг
одоо өөрийн эдж тэжээл болгохоор нэг амтын ирлээ гэхэд ингээл бүгдийг л доош олчдаг гэж тохоор угаалд өгч байгаа. Хороод олоохгүй л. Тийм арга хэрэгэлт юм байлээ. За хороо бол цацахгүй гэж төрүүлсэн. Ерөөсөө л хамгаалтын зорилттой хор гэсэн үг. Хэрэгтэй болохоор найруулцдаг юм байна шүү дээ. Хэрэгтэй болохоор газ найруулцдаг. Өөртөө аваа явуулдаг. Тэгээд удаан лорист одоо хазуулсан үед тэр одоо хороо шүлстэйгээ нийлүүлээд холиод хими элемент болцсон хойно нь одоо үнэхээр амтанд арих гэж хат лорист ингээ хазах ч юм уу тийм үйлдэл хийгээд хазуулсан үед маш хүчтэй өвдөлт өгдөг. Зарим тохиолдолд бүр юм харшлын ноцтой урал үүсгдэг. За энэ бас төрөнд дурддагцсан тэр бактериас болон хорноос болон давхарлын болдог байгаа юм. За энэ бол одоо энэ амтанд их онцгой стратеги болж байна. За удаан лорист мэдээж хурдан зогтож чадахгүй учраас дайралтаас зайлсхийх өөр аргыг одоо ингээд хөгжүүлсэн л гэсэн үг. Тэгээ би ингээд олц болох нөхцөлийг бууруулдаг чадваруудыг хэлээ л да. За биеэ ихэд нөгөө тохоор угаад өгөж хороод болоод нэгдүгээртэй тий. За мод мөчөртэй яг ижлэхэн болоод ингээд гацчихдаг. Тэгээ нөгөө ингээ хумстай бас айгүй хурц хумстай. Тэгээд хумсаа ингээд атгаад нуугаад яг ингээл бүгдийг л ингээл таг гац чинь хэдэн цаг. Тэгэхээр ерөөсөө мод мөчөрл гэж хардаг гинэ. За тэгээ маш үнэр одоо биеийн үнэр маш султай амттай. Тэгэхээр ерөөсөө бусад үнэрээр ингэж олдог амттад үнэртдэггүй. Энэ нэстэ даваа талаагаа. Ямар сони. За тэгээ холимог гэдэг штеп. За янз бүрийн шавж мавж идэн те өг торхооч идэн тэгснэ жимс идчихнээс тэгээд удаан амтэн чинь тэгээд одоо бүр аргаа орохаараа юу ч хамаагүй л иддэг юм шиг байна. Тэгээ хөөхөн гэдэг нь өөрийг хамгаалах байдал. Ер нь ингээд агүй сонио хөөхөн амтан руу ихэнх амтад ингээд дайрдаггүй гэсэн тийм бас ажиглалт байдаг гин. Хүн лав шууд алахгүй хөөрхөн байвал. Тэгээ хүчтэй саруутай. Ийм оол золж байгаа бага амтнаа бол одоо өөрийн оол золж байгаа мэдхгүй болтол ингэж удаан төгтөг гинэ. Багаагаас муу санаатай юм шүү баг гэж. Нөгөөх нь бүр мэдхгүй. Хурдан өл чадахгүй л дээ угаасаа. Тэгснэ харин тийм хурдан бас хөдөлдөг. Ганцхан үед. Ингээ мангар удаан ингээ төгчөснө гэж чимхэгтэй хурдан чимхчдэг. Бүр ингээд амар хурдан ингээд тас чимхдэг гинэ. Яа. Тэгэж амтныг барьж авч иддэг байх нэ. За нүүрний бүтцэн одоо санамсаргүй биш байха байгалаас тэр нь даваа тал өгсөн нь байх. За том урагшаа харсан нүд нь шөний одоо энэ маш бага гэрэлтэй орчны мэдээллийг илүү үр дүнтэй хүлээн авах зориулагдсан. Одоо чинь том нүдээр ингээ олон тийш харахгүй л энэ ч одоо толгоогоо эргүүлэх гэж нэлээд болох гээд байгаа байхгүй юу. За тэгээ харин гаднаас бол одоо хөөхөн харагдаад байгаа энэ төрх биологийн давхар нөлөөтэй амтд бол дайрдаггүй гэж төрүүлсэн. За удаан лорист бидэнд нэг зүйлийг бас сануулж байна те. Байгальд амжилттай оршихын тулд заавал хурдан хүчтэй сүрдмээр байх албагүй хүн ч гэсэн те. Одоо өглөөхөн бас нэг найзтайгаа ярьжлаа. Хүн үнэхээр одоо гуталчин болох гэж төрж бас болно те. Тэгэхээр амжилттайгаар гэдэг чигээс үлдээ бас дарамт юм биш үү те. Тэгэхээр том биетэж байх албагүй, хурданч байх албагүй юм байна. Зарим амьтад одоо эсрэг замыг сонгоод удаан чимээгүй боловч маш нарийн дасан зохицлоор амьд үлдэж чадаад байна. Тэгэхээр удаан лорис бол шүний амьдралын одоо ийм стратегийн хамгийн тод жишээ болж байна. Хөөрхөн муутай бол ажилласаа хий гэдэг шиг л юм бол. Тэгээд нөгөө примат дотор одоо жишээ нь лемүр энэ төр байдаг л да. Гэхдээ энэ слотчиг ийм амтан байдгийг бол анх удаа мэдлээ. Өстой сонирхолтой юм байна. Одоо бид нар чинь нөгөө горил хамгчин тий одоо тиймэрхүү зүйлээ төсөлчин чи ийм удаан амтан бас багтсан байгаа нь их олон төрөл зүйлийг агуултыг мэдж авлаа. Гэхдээ зарим бичлэгэн дээр бол бас энэ маань овоо нэг хөөрхий амтан шиг хөдлөөд байгаа болтой харагдал лээ. Зарим дээрээ бүр таг зүйл мүлээж магадгүй тий. За баярлалаа. Тэгээд амьтдын ертөнц нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтанда хамгийн эрүүлгийг нь хамгийн хамттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон өдөр бүр шин түлээж юу ивент тэтгэж хамтарч ажиллалаа. За нэвтрүүлэг НТV Одмондөр радио 107 83.3 гэсэн ослогоор та бүхэндээ хүрлээ. Студид хөтлөгч Цэнгэл баяр, Уранч мөнх баяр ажиллалаа. За баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзъя. Тэгээ шинэ ондоо уулзъя. Тэгээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4508. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.